За манай буцаахан дүү жижиг батлан хамгаалахын их сургууль төгссөн. За тэгээд мэргэжлүүд одоо цэргийн байгууллагад одоогоор онцгой зүйлийг гадар бас ажилласан насаараа за дид хоронд тусдаа батангаар ингэсэн. Ингээд цэргийн орны одоо за тэгээд тэр нэгдлийн явуулсан тал командын газар дэсэндээ хуучин. Одоо бид тэнгэрийн албаны дарга хийсэн. За тэр өнгөрсөн жил бас нөгөө цэргийн усныхаа дэвтэрт гарсан. За манай дүүгийн бацаахан дүүгийн гэрүүл оюун ихтэй бас хинтооч хэрэгүүлээд хөдөлгөөс хийжтэй төгссөн. За энэ хүүхдүүд бүгд таньсан. Тань манай ахын дөрвөн ангил за энэ бас юу тренинг хийгээд сондог. За одоо сурж байгаа давхар одоо энэ цаана компани захирал гэж байна. Утхан сууд. Өөрхөндөө ангиар ятгийн одоо бас Монгол Улсын их сургуулийн 9 авлал сайилцсан төгссөн. Сүбатар хамгийн газарт ажилладаг ята. Том хүн төгөлдөр 9 дугаар анги ирээдүйн зохиолын сургуулийн 9 дугаар анги. Дараагийнх нь охин Минерэл ирээдүйн зохиолын сургуулийн 7 дугаар анги. Баг хүн оргил юуны 1 дугаар анги доо тийм. Одоо 1 дугаар ангид орно 6 настай. За ийм гэр бүл байна манай ба. Нарийн тийм гэр бүл байна удмын залгаад явж ин да. Тэ энэ сайхан өнөөдөр хорон авахтайхан хорон чуулж хөгжчүүлийнхаа орон нутагт ирж ургийн баяраа хийж агаад та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж эрүүлэнх авч жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ингээд ургаа өгтөө хэлжээмэгийн үр хөвгтүүд танилцуулахад бэлэн боллоо. Манай дүү Шуумар дахиад хоёр дахь дүү Намхай Хортон дөрөвдүгээр сосрором тав дахь 6 дахь хоёр нь тэнгэр талсан. Олоодхон гүнэ соронзон болт гэдэг шүү. Гүнээг бид нэр дахиад соронзон болт. Тэгээ чимгээ цэвэлмаагээд 11 болт. Хамгийн тариалан сосорож юм байна. За сайн бацхан уу энэ өдөр ургийн баяраа тэмдэглэж байгаа та бүхнийхээ амар амгаланг айлтгая. За хоргон говьт Хилжид эмээгийн хүү Цэнт сөрөнгийн гом сөрөнгийн зээ охин байна. Ингээд за манай өвөө гом сөрнөн долгорж автай хайлаж 9 хүүхэд төрүүлсэн 5 эрэгтэй 4 эмэгтэй байгаа. За том хүү Сэрод эхнэр Цэрэмхүүд 2 хүүхэдтэй. За манай том ах маань одоо Тэнгэрийн орныг зэрсэн 2 охин нэрсэн байгаа. За гом сөрөнгийн том хүү Сэродын 2 охин байна. За удаах охин нь Дулан буюу миний ээж байгаа. За даваа хүү гэдэг хүндээ харилцан сууж 5 хүүхэдтэй болсон. За 4 эмэгтэй ганц эрэгтэйтэй. За би хамгийн бага нагамаа. За манай дулман даваа хүү аав маань тэндэж байна. За ингээд 5 хүүхэдтэй. За дараагийн хүү Шүрэн цэцэг, эхнэр Оюун цэцэг 4 охинтой. За манай Сүй ах маань бас Тэнгэрийн орнд бас байгаа. Ханин 4 хүүхэдтэй. Хэд хүүхдүүд нэрсэн байгаа тийм хөргөн ач зээ нэртэй ярьсан байгаа. Охин Самсүрэн, нөхөр Түрүү давг. За энэ хоёр маань 4 хүүхэдтэй бас. Хүүхдүүд нь ач зээнэр нь за бус зарим нэрээд ажил төрөлтөд бас ирж амжааг байгаа юм байна.
За дараагийн охин 5 дахь охин оюун чим. Нөхөр пүрвж ав. За 2 хүүхэдтэй. Хоёр хүүхднээс ирж амжааг байгаа юм байна. За оюун чимэг пүрвж ав. За дараагийн хүү пүрв хүү эхнэр оюун жаргал. За 5 хүүхэдтэй. Бас үр хүүхэд ач зээ нар минь ирсэн байгаа юм байна бүгдээрээ. За дараагийн охин удуул цэцэг. Нөхөр их төвшин. 3 хүүхэдтэй. 3 хүүхэд ач зээ нар 3 хүүтэй. За ингээд хүүхдүүдтэйгээ ирсэн байгаа. За 8 дахь хүүхэд мандах. Удуул цэцэг. Шүү дээ. Удуул цэцэг. Нөхөр их төвшин. 3 хүүтэйгээ мандах эхнэр удуул цэцэг 2 хүүхэдтэй охин хүү 2-тай их цаасан юм байна. За баг хүү дашлам эхнэр нэргөө 2 охинтой. За ингээд бүгдээрээ ургуудмаараа дор тустаа өөрсдийнхөө салбарт одоо сургууль, цэцэрлэг, захиргаа, эрүүл мэндийн төв, за тэгээд сайн малчин, алдар туяач гэх мэт одоо олон авьяа шагнал тустаа одоо гаргаж амжилтууд гаргаж байгаа юм хөө хандсан байна. За тэгээд та бүхэн маань сайхан баярлалаа. За Олон сайн дээ бид чинь Монгол орны дээр нь одоо ийм хосон өнгө төрлөөрөө сурж байгаа ийм хүмүүс нь цөөхөн байх гэж бодож байна. За ингээд би Дашнымын үр хүүхдүүдийг танилцуулъя. За миний аав Дашным Монголын цагдаад насаар ажилласан. Та бүхэн бүгдээ зарим нь төмшгөө гэдэг, зарим нь одоо осол ахаа мандгаа гэж янз бүрээр хэлдэг. Миний аав аймгийн өндөр сонссон төрсөн. Ээж Цэдэнбол гэж хөдөлгөөн болд төрсөн. Ингээд хоёулаа аймгийн төлөө 5 сарын хүүхдүүдээ. Би том хүү нь Ядам. Миний дараагийн хүү охин Янжил сам гэж байгаа. Янжил сам маань одоо Улаанбаатар хотын хонхорт амьдарч байгаа. Сая хөлн бэртээд ирж чадсангүй. Тэгээ хөлөө бэртээчээд нөхөр нь мөнх хоёр төвшрүүлэх одоо их цэнхрийн одоо тийм хүн байгаа. Тий. За тэрний дараагийн дүү Янжмаа Арангаа аймгийн төвшрүүлэгт амьдарч байгаа. За нөхөр Навхан Нороо. За тэрний дараагийнх нь Янжин Дулуун гүрүүт байдаг, гэртээ байдаг. За миний отхон дүү Байлаа. Байлагийн нөхөр Ингчин. За ингээд танилцуулчих. За одоо миний яг би өөрөө 3 хүүхэдтэй. Миний гэр бүл Хишигт Орон таймгийн харьяат. За би тэр 3 хүүхэдтэй. Миний том хүү, сум хүү гэж Сонгол дизайн компаниг үүсгэх сахирч Монголын барил зургийн төсвийн холбооны ерөнхийлөгчээр ажилладаг. Өнөөдөр ажил албан тушаалын хүрэлцэн ирэхээр нөхөр чадсангүй. Дээрээс нь 2 дахь шалтгаан миний ач хүү Сингапур улсад одоо улсын физик математикийн олимпиадад яг өнөөдөр нисэж байгаа. Энэ учраас ирж амжсангүй хүүхдээ гаргаж өгөө. 2 хүүхэдтэй. Тэгээд миний дараагийн хүү Гампур гэж Англи улсад одоо амьдарч байгаа. 2 хүүхэдтэй. Амбал дөрвөлээ амьдардаг. За баг охин Алин Сарн гэж Таванбог тоолтын компанид худалдааны менежерээр ажилладаг. Надад төвшөлтэй явж байгаа учраас өрөлцөн ирж амжаавэ. За миний тэр хонхор байгаа дүүгийн хүү охин хоёртой. Том хүү Ганбаатар, эхнэр Дан Цэцэг, Ганбаатар Монголын үндэсний аудитын газарт аудитээр ажилладаг.
эхнэр хүмүүс биш Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний багш. Охин хүмүүс хоёртой одоо төвчөө зогсож байна. Янжмаа ганчмаг гэдэг үг байгаа шүү бас тий. Бас ажилдаа ирж чадсангүй амбул дөрүүлээ тий. Янжмаа за чи өргөдөл. За би энэ Дашнам гэдэг хүний 3 дахь хүүхэд хантайгаа насаараа эрчим хүчний байгууллагад инженер техникийн ажил хийгээд өдөөд одоо хоёулаа гэр бүл нэг хүүхэдтэй, хүү маань, охин маань 5 хүүхэдтэй. Сая ирж яваад зам мэдэхгүй энэ хойд голоор яваад ах шиг байна. Оройхол ирэх юм шиг байна. За миний дараагийн дүү Янжин Долом энэ одоо аав ээж хоёрын маань гэрийг сахиад сууж идэг. За миний отгон дүү Валия нөхөр нь Ингийн Монгол телевизэд ерөнхий найруулагч ажилтай. Валия чинь жидэг банд ажилтай. За ийм гэр бүлүүд байна. Баяр хүргэж аз жаргал эрүүл мэндийг хүсье. Манайхан одоо 8 зан хамгийн том их алтан туяа гэж байгаа. Тэгээд ганц охинтой 3 хүүхэдтэй амбул зургуулаа. Тэрний дараа миний би 3 хүүхэдтэй үр ачтайгаа аруулаа. Дараагийнх нь үсээ сайхан 3 хүүхэдтэй ачтайгаа зургуулаа. Тийм ээ. Өнөөдөр дараагийн Далжин сүрэн. Хүүхдүүдний хэд вэ? 11 үлээ болсон. Тийм. Дараа нь болохоор нэргүй ихнэр туус. Аруулаа. Дараагийн мөнхөө эдийн засаг 5. Тэ? Зургуулаа. Тэгээд гэрүүс зургуулаа. Дараагийн тэрс буюу 6 амбултэй. Тэ? Хамгийн бага дүү хоёга амбул 4 2-тэй. Миний том охин Ямдулан армийн хангах баазад очоор хушууд цавтаа хүний найзыг хэрэглэж охин нь байна. 7 дугаар ингээ цогц байна. Энэ манай Далжин сүрэн Ганбагийн том хүү гэр бүлтэйгээ хуурай чилдэг. Миний хүү 2 дахь хүү Бүрбаатар гэр бүл 4 хүүхдээ хамт ирсэн баг хүү нь 14 хоногтой гэр бүлийнхэн хүмүүс байж байна. Энэ манай нэргүүгийн хүргэн амбул 4 энэ том охин маань нэргүүгийн хүргэн. Энэ миний баг хүү байна. Ооч Ганбагийн 2 дахь хүүгийнх амбул 3 хүүг 5 байна. Ганбагийн баг охин марлаа. Мөнхөөгийн том охин хүргэн амбул 3. Болоо.